Сайн байцгаана та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг тоомлон хүргэе. Литв улс Беларусь улсыг олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн байна. За энэхүү олон улсын эрүүгийн шүүхт өгсөн гол шалтгаан нь бол хууль бусаар цагаач иргэдийг хил даваасантай холбоотой асуудал гэж үзэж байна. За Литв улс Беларусь улсыг олон улсын эрх зүйг бол зөрчсөн цагаачдыг хоёр улсын хоорондын хилээр хууль бусаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ одоо асуудалд бол буруутгаж байгаа юм байна. За тийм учраас учирсан хохирлыг бол төлөвлөхийг шаардаж олон улсын энэхүү шүүхэд хандаж байгаа юм байна. За Литвийн гадаад хэргийн яам даваа гарагт хийсэн мэдээлэлтэй энэхүү хэрэг нь хуурай газар, далай тэнгис агаараар цагаачдыг хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх тухай Нүүбийн протоколыг зөрчсөн хэрэг бол болж байгаа учраас энэ асуудлыг шүүхэд хандахаар шийдсэн байна. За хоёр талын яриа хэлцээрээр уг нь бол маргааныг шийдвэрлэхээр оролдож байсан. Гэвч бол энэхүү оролдох нь амжилтанд хүрээгүй учраас гомдлоо gaagдах олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн гэж мэдэгдэж байна. За Беларусь улсын төрийн шууд оролцоотойгоор Литв улс руу тогтмол байдлаар бол хүмүүсийг сэлжин шууршихад нь тус тохин үзүүлсэн. За ялангуяа Беларусын төрийн өмчт агаарын цэврийн компаниуд ойрох дорн зэрэг бус нутгуудаас нислэг үйлдэлгээ нэмэгдүүлсэн гэдгийг энэхүү мэдээлэлд дурдсан байна. За Литв улсын мэдээлэл гаргаснаар цагаачдыг Беларусын аюулгүй байдлын ажилтнууд хил рүү хөтөлж хууль бусаар нэвтрүүлэхийг албацсан ийм үйл ажиллагаа болсон. Литвийн засгийн газар цааш нь одоо мэдэгдэхдээ Беларусын хилийн албаныхан ийм гарцыг урьдчилсан бэлдэж, урьдчилсан сэргийлэхгүйгээр хүмүүсийг оруулдаг байсан. За хоёр талын одоо хилийн хамтын ажиллагаа өрнүүлэх ийм оролдох хийхэд бол үнийг нь дэмждэггүй байсан гэж мэдэгдэлтэй дурдсан байна. За Литвийн гадаад хэргийн яам олон улсын эрүүгийн шүүх цагаачдыг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой олон улсын протокол байдаг. За энэ протоколыг зөрчсөн явдалд Беларусыг хуулийн дагуу хариуцлага хүлээхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн байна. Литв улс хилийн хамгаалтаа сайжруулах шаардлагатай болсон үүнээс болоод за энэ нь бол ихээхэн хэмжээний санхүүгийн хохирлыг тус усад бий болгосон учраас энэхүү хохирлоо бүрэн барагдуулахыг мөн хүсэж байгаа юм байна. За гэхдээ хохирлын хэмжээ нь хэд вэ гэдгийг бол тодорхой мэдэгдээгүй байна. За 2021 оноос хойш Беларусь улсын хилээр Европын холбооны нутаг дэвсгэрт шилжин ирсэн цагаачдын урсгал тогтмол нэмэгдэж ирсэн. За энэ бол хурцтмал ийм цагаачлалын байдлыг бол үүсгэж энэ хил дээр бол гол одоо маргаан мэтгэлцээ өрнөдөг гол цэг нь болоод байсан. За Европын холбооны албаны хүмүүс Беларусыг цагаачлалыг бол зэвсэг болгон ашигласан гэж буруутгаж байгаа. За энэ тактик нь бол эвслийн докторгүй байдлыг бий болгох зорилгоор бол үүнийг хийсэн гэж үзэж байгаа юм байна. За Беларусь улсын хувьд Оросын холбооны улсын үнж холбоотон тооцогддог. За 2022 онд Оросын холбооны улс Украины эсрэг бүрэн хэмжээний давталгаа хүлдэхэд Беларусь улс өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг ашиглахыг зөвшөөрч байсан ийм улс юм байна. Европын холбооны зүгээс гаргаж байгаа мэдээлэл Польш болон одоо бусад одоо хилийн орнуудад цагаачдыг Беларусь Оросын холбооноос зориудаар оруулж энэ одоо цагаачдыг бол зэвсэг болгон ашигласан гэдэг ийм үйл ажиллагааг бол сүүлийн одоо 12 дугаар сард бол энэтэй холбоотой үйл ажиллагаа өрнөснийг мөрдөн байцаалаар тогтоож зөвшөөрсөн ийм үйл ажиллагаа болж байгаа. За цаашдаа бол Европын холбоо болон Оросын холбооны улстай холбоотой аюулгүй байдлын сорилтууд нь зөвхөн цэрэг дайны асуудлаар хязгаарлагдахгүй мөн уламжлалт бус аюулгүй байдлын сорилтууд за тэр дундаа хосломол дайны арга хэрэглэлийг бол Оросын холбооны улс ихээхэн түгээмэл ашиглаж байгаа. За үүний дотор бол эдгээр одоо хилээр дамжуулан цагаачдыг нэвтрүүлэх за мөн тодорхой Европын холбооны улсуудад бол хорлон сүтэх үйл ажиллагаа явуулах за мөн Европын орнуудын улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх сонгуульд бол гаднаас хөндлөнгөөс оролцох зэрэг олон одоо холимог дааны хувилбаруудыг хэрэгжилж байгаа нь бол энэхүү одоо Литв улстай гарч байгаа жишээгээр батлагдаж байгаамаа.